Vlog. Жирэмсэн болсноос хойш гэрээс гарах маань ер нь бол багассан. Тэгээд миний гардаг маршрут гэвэл одоо за яг сүүлд ингээ жимдээ явах нэмэгдэж байгаа. Ёо ингээ салхиныхоо нулимс гож удах юм. Тэгээд хаяа нэг нөө Монгол таваа орж нөө байр зардаг офс дээр очиж байгаа. Тэгээд бусдаараа л имлэг нэг тийм л маршруттай болсон. Тэгээ ихэнхдээ ер нь бол гэртээ байгаа. Тэгээ ийм хөөрхөн ягаан тэмдэг. Энийг зүүчгээр гоё метронд сандал дээр суугаа гоё тухтай явж байгаа. Энээр санаас би ингээ өмнө нь одоо нэг ажиллаж мажлал ядраал. Тэгэл нөгөө амар их метро хүнтэй тэнгууд ингээ жимснээс бодол хоосон болсон үед ингээ суучдаг гэсэн аахгүй. Яа би одоо тэр үеийнхээ өөрийгөө бодохоор өөр байх юм. Тэгээ одоо ингээд яг нөгөө өөрөө ингээ жимсэн болсон чинь ингээ жимснээс бодол дээр суудсан байгаа жимсэн биш хүнийг харахаар уур хүрээ. Тэг ингээ ачаа 50 минут жирсний судал дээр. Тэг ингээ хүн улаанц ингээ уртан зөксөд тахт. Ерөөсөө босч өгөхгүй заа. За яг би нэг юм ингээ урт ч юм яалчгүй нэг жирсөөхөө ороод ирвэл угаасаа босч өгдөг гэсэн аахгүй. Яа тэгтээ начи битээ ор заа. Та нар битээ жирсний судал дээр сууж байгаарай. Гэтэ муухай санагддаг юм байна. Тэгээд одоо өнөөдөр хайж байгаа гэхлээр Монгол таванлаа офс руу явж байна. Өнөөдөр хагасаа өдөр тэгээд бүгдээрээ цуглаад нэг хуралтай гээд тэгээд явж байна. Тэгээ гол нэг гадуур харахгүй байх юм. Бас нэг шалтгаан нөгөө метронд удаа явж чадахгүй. Метро машинд явахаар ингээд нөгөө нэг юу яагаад дотор мохоо оргоод яг тийм удаа явахад аюу хүндрэлтэй. Яагаад байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр өглөө борлогоо гайгүй сэрж шүү. Өглөө бол нөгөө амар дотор мохоо оргилттай сэрээд идэг гэсэн. Өнөөдөр бас гайгүй нэг өдөр ихтэй янз янз л яваад байна. Одоо бол багсах үеийн гэл манай чачи бити багш маань тэгсэн. Тэгээд урдан багсаа зайл гэж бодож байна да. За тэгээд өнөөдөр хамтаагаарай. Бүр амар дулаах юм шүү дээ. Өстой гоё юм. Ойр тэгтээ ер нь цагаа гараагүй гоё яагаад байгаа. Ер нь уул нь хавар нэг боромороо орохгүй л цагаа гараа өстой гоё идэг л да. Тэгээд замдаа өсөөд хоолой гэж байна. Яа ямар ч байсан метронд яваад ирлээ. Тэгээ метрон дотор бүр дотор мохоо өргөө дээрэс нь сууя гэсэн чи яг юм нөгөө ягаан сандал дээр хоёр талаар нь хойлоо настай ус уцсан. Тэгээд заах настай ум болохоор шүү дээ нэг ч юм батсангүй. Яа шатар тийш гараад ирсэн ч бүр амсгаадад одоо юм л болол амсгаадад идэг болчихжээ. Гэртээ хүртэл нэг жоохон шалаарчаал амсгаад. Гадуур явж байхдаа сая харанхуй өрөөний хамгийн сүүлийн дугаарыг сонсож байна. Тэгээ харанхуй өрөө одоо ингэ дуусна гэсэн юм. Гонхтой санагдаад байна. Тэгээ ямартай шатаа зам гараад манай офис ойрхон байгаа. За жирэмсэн болсон жирэмсэн болсны баяр юм гинэ. Яг гинт манай ахлах торт бариа ороод ирлээ. Баярлалаа. Яг талаар амиа өчтөрийн хоёлын инээд дэдэ байл яг хоёр гэрөө. өнөөдөр болсон инээ маш уулзаж болох уу гэж байна. Тэр лоббинд яг нөгөө зурагч байгаа. Хурдтасаад бид гороо хоолоо идэх гэж байна. Тийм байна. Ямар хоол идэх юм? Гоё хоол. Фош иднэ. Тэгэхгүй манай захирлын нэгж байгаа фош. Амжилт хүсье. Бид нар бас судалгаагаар Вьетнам явчихад ирсэн байгаа. Манай яг ахлахын баг хамт олон. Тэгээд яг нутагт нь фошуудыг идээд тэгээд дээрэс нь Монголд бас бид нар очиж үзэх гоё идэнэ. Тэнгүүтээ Солонгос, Монгол, Вьетнамд аль нь гоё юм гэдэг яа. Тэгээд бид нар хамгийн гол нь бид нар зүгээр яваа. Бид нар судалгаагаар явсан. Тийм байна. 3 шөнө 4 өдрөөр. Тэгээд 5 сард одоо Монголд фошилны газар нэгтгэж байгаа тийм. Одоо бид зайсан дэлөө байршил. Тийм зайсан хэвчээсээ хаа. Тэнгүүтээ бид нар одоо юу яа 4 сарын дундуур бас Японд очиж фошил идэнэ. Тийм бид нар байнга судалгаагаар явж байгаа. 4 сард тэгээд хаврын баяраар үгүй бид нар фошил идэх. очих жоо манай офисноос. Офисноос. Тэгээд Японд идэх хүмүүсээ бас хаврын баяр дээрээ байрны мэдээлэл өчөж авчихсан нэ. Бид ирчихлээ.
Хумэн. За манай хоёр хоол ажиллах явсан. Би ахээ би давхар сууж нөө. За ихний хоол ирсэн. Вау. За хоёр дахь хоол ирсэн. Яа. 네, 주문하신 그 포슈로 나왔습니다. 감사합니다. Намайг тассан. Би тавтай юм аа дийлээ. Монгол дэлгүүр орж жоох юм аваад, хар талх аваад, молко аваад, тэгээ өөрчн варен аваад. Тэгээ каш идмэрсэн каш аваад. Варен гэдэгс. Юу гэсэн бэ сая? Варен. Варен гэл барай гэхгүй. Тэгээд идсэн чинь нөө Мартин нэмний бэлэг гээд манай ханд бүгдээр нь нөгөө нэг юу гэсэн юм бэ? Шампанзаг тэгээ шоколадтай өгсөн. Би тэгээд авч амжааг өсөхгүй. Тэгээ сая тэрэг авсан чинь миний юм айгу хүнд олоод. Тэгээ Мартин нэм хүнд аваад Чи юу сонир гаймаа авсан бэ? гээ би яг наад гомтой шүлтэй авсан мэрсэн. Сахан гомтой. Чийдгүй байна. Дийдээ. За өчтөр нөгөө нэг энэ гомог авсан баггүй юу? Хана энэ пакэж яаслаа. Энийг илмэр санагдаад гэсэн чинь мэргээд юу сонин гом авсан чи. Тэгээд каш аваад одоо энэ кашаараа каш хийж иднэ гэж бодож байна. Би гэхдээ яг амьдралаасаа каш хийж үзэж байгаагүй. Тэгээ нэг орс бичлэг үзсэн. Тэгээ ямар тач айга амархан юм билээ. Хийгээд идчихье. Тэгээ 300 грамм ус. Шоусны суп. Даваас 2 албах сахар хийчих юм билээ. Хаашнаас бол 5 албах хийсэн. Жохон шалтаас халбахтай хийж. Замартай ч амжилттай шүү манайхаа. Яг нэг жохон махтай иддэг байсан амт шиг лээ.